За үчимэнд сонсогчдоо UBM радио 89.3 халууны спешиал дугаараа халууны баяраар эхлүүлж байна. Сайн байна уу? За юу яцхан? Араминд. За тэгэхээр өнөөдөр юуны тухай ярилцах вэ? Өнөөдөр бид нар өөрт тохиолдсон болон тохиолдох гэж буйгдах хүмүүс тохиолдсон явдлуудын талаар бас ярья. Тэгээд бас ер нь бол эрт дээр үеэс нөө манай өвгчүүлийн хэлдгэр одоо түүх болсон явдлууд бас байгаа шүү дээ. Гой домог ярианад тэдний талаараас ярилцсан. За хинээс эхэлж ярих вэ? За би эхэлчихв. За тийм. За энэ нэг хүн тохиолдсон юм сүүдрийн өрөө гэдэг нэртэй өгүүлэлэг маяг юм байна л да. За түүнийг нөх үед байшин хитрхи хямд байлаа. Хуучны 2 давхар байшин модон шалан чимээ гаргаж ханыг чийг нэвчсэн өндөр нэвт шингээж. Гэхдээ тэр анзаарсангүй зүгээр л хямд ганцаараа намгүм. Гэвч нэг шөнө яг л 3 цагт түүний өрөөний хаалга аажмаар нэгдэв. Тэр сэрээд салхибайлгүйдэ гэж бодоод эргэн тойрноо шинжих гэтэл хин нэгэн түүний орон доогуур амьсгалж байх шиг. Чимээгүй зөөлөн амьсгал. Хүйтэн удаан нам гүн донд тод сонсогдох амьсгал байлаа. Тэр хөдөлж чадахгүй байсан болохоор хөлн хөшөж аман чичирч зүрхэн хүчтэй дисчэв. Тэр шивнэх дуу сонсов. Чи намайг харсан уу? Гэтэл тэрний орондоороос хамаг биеийн дагжиж гэрлийн мунтраалга руу гараа сунгатал гэрлэн гин таслаа. Тэр сэрэв. Хөдөлж чадахгүй хөлн хөшсөөр байсан боловч хамаг биеийн дагжиж гэрлийн мунтраалга руу гараа сунгасан гар нь дагчаад нэлээд хайсан байдалтай байсан. Хинч байсангүй. Харин орны доор нэгэн бичиг үлдсэн байв. Намайг гэрэлд хардаггүй юм шүү. Зөвхөн сүйдэрт л харах боломжтой. Чи одоо ингээ унттаа гэсэн бичиг байв. Ингээд. Тэгтээ яг шүн гинт сэрээд нэг иймэрхүү юм тохиолдол бас эвгүүлдэ 3 шөнө л унт чадахгүй хаа. Би одоо энэ яв хаалманы ихэлснээс хойш одоо өчтөр ялангуяа нөгөө нэг яг Монгол улс бас энэ ярианаас үргэлжлүүлсэн шүү дээ. Тэрнээс хойш өнөөдөр амар их очсон. Ер нь бол жоохон нэг тийм юу гэх юм. Айдас нь бүрэн гараагүй юу? Тийм яг гараагүй юм шиг байгаа. Машин чигналтад хүртэлж очиж мачаал. Яг одоо бид нар ч нөгөө нэг орой ингээ хоорондоо ярилцаж уншичаа тэнгүүтээ бүр ингээ харах уу ингээ таг харах болсон байхад ингээ гэр гэрлээгөө ингээ бүр ингээ нэг ингээ салаа явцаач байгаа. Тэр ситуацаас гараагүй. Орчроо оронгууд нэг болон руу ингээ заавал хармаар юмсан гэдэг тийм ингээ нөгөө хэлэв ингээ болон руу харахгүй бол нэг тийм сэтгэл амар гараас хүн барьж авах гэдэг юм шиг тийм заавал нэг гэрэлтэй байгаас ингээ бодож бодоод. За нэг юм байна л да. Хөвсгөлийн бөө дарахад ирд одоо чатгадуулан солиорсон тухай нэг тийм яриа болсон явдал. За энэ нь болохоор 80-аад оны дундуур Хөвсгөл аймагт болсон явдал юм байна. Тэр үед Хөвсгөлийн цагаан уул суманд Баатар гэдэг нутаг усандаа төдийгүй хойд чихтэй одоо нэлийн алдартай буй байж л тээ. Олон удамд амьдсан бөө болохоор эцэг өвгөдний хилмигдүүлэлтийн бэрх цагаан эсийг одоо даагаагүй. Тэгээд ялангуяа аавыг нь одоо даржаа гэдэг. Тэгээд тэр нь болохоор одоо тэр цагт хилмигдэн баригдаж явахдаа өөрийгөө тэрний аргаар одоо ийгүүдгэж амиа орлсон. Тийм юм бэ. За тэгээд даржаа бөө болохоор одоо цагаан уулдаа алдаршиж одоо асан одоо үе дамжин зайран үе одоо дамжсан зайран болохоор нутгийн төдийгүй зэрэгэлтэй аймаг сумынханд чадах чинээгээрээ тусалдаг одоо тийм мундаг хүн байсан юм байна. Нэг удаа цагаан уурээс 2 хүн ирж одоо залсан юм байна л да. Тэгсэн чинь 19 дэх охин галзуурсан юм байна. За даржаагаа очоод дөнгөж төрсэн охины одоо савны халуунаас болоод солиорсон байгаа одоо бороод айл байсан болохоор даржаа заран үдшийн бүрийгээр одоо буугаад өмсгөлөө өмсөө одоо хингэргээд илтэн тамлагаад удаан одоо нөгөө цам яриад штэ. Тэгээд цам яриас юм байна. Тэгээд түүдэг галаа төрөө цам яриаж байснаа суун тусаад шууд бороо дээр загинсан юм байна. Одоо өөрөөр болохоор одоо бороод охины өвгийнхэн сүнстэй холбогдсон. Тэгээд
тэр одоо юу гэж хэлснийг нь хөрвүүлэх юм бол өвгний сүнс нь охин чи даан ч явдаа чи булга агнадаг биш зүүдэг хүн шүү дээ. Юугаа хийж амтны юм таслаад байна. Чи жирэмсэн байхдаа буу уурч бор гөрөөс буудсан байна. Чи жир гөрөөс биш вэж хицүүдээ охин минь гэж одоо хэлсэн юм бэ. Ингээд даржаа боо харын аргаар аргалахаар болсон. Тэгээд охиныг нэг хар модонд хүлүүлээд түүдгийн одоо цучлаар гэнэ үү? За түүдгийн цучлаар шавхуурдан цамансан байна. Ингэхдээ амандаа байнга тайлга хэлж байсан нь. Тэгээд тех бүртээ ёстол болж буй уулын орой руу үе харан чих тавьж байсан гэдэг юм байна. Дом имчилгээг удтал хийсний эцэстээ сая нэг юм уулын оройд гөрөөс буйлах дуу 3 удаа гараад задран ухаан алдаж унжээ. Амнаас нь хөөс сахран хэсэг хөвцнээ босож ирээд нөгөө охиныг усаар ариусгаад одоо тамлах хилээд тэгж заслан арай гэж нэг юм шүн дөлөөр одоо дууссан юм байна л да. Тэгээ маргааш нь болохоор бууг нь ариусгаад дахиж барихыг нь хоригдсон. Тэгээд дахиж буу агсаад ан хийгээд солиорвол би дахиж энэ охиныг би дийлэхгүй шүү. Чамд ангийн дон шүглцсэн байна охин минь гэд хэлсэн юм байна. Тэгээ энэ удаа аргаллаа гэд тэднийг 2 хоноход охин идэгсэн. За тэгээ нөгөөдөл нь даржаа заринг гэрт нь хүргэж өгөөд за тэднийг харж явтал нь маш ширүүн аадар бороо орсон юм байна. Тэгээд ердөө одоо хувингаар цутгах мэд орж байсан бороо одоо даржаа нөхрийн хамт уян дээр буугаад морио уйчхаад гэрт орж ирэхэд бүгд гайхаад тэр гурийн хувцс нь хой хойроо байсан юм байна. Одоо хувингаар цатгаж байсан одоо бороо. Тэгээ хой хойроо уцтай гэрт орсон байна шүү гадаанаас. За тэнгуүтээ одоо нөгөө хамт явсан хоёр нэмж ирсэн юм л да. Бидний нилээн дөхөж явтал хүчтэй аадар орсон. Бид ч баларлаа гэж утсан. Гэтэл заримтэн өөрөөсөө нэг ургамал гаргаж ирээд тарин юм уу тамлаг уншаад үлээсэн гинэ. Тэгээд тэгэхэд орж эхэлсэн бороо нь ярагдаад явчихсан. Тэгээд бидний тойроод шагаал хийсэн. Тэгээд энийг болохоор тэр үед 10 настай байсан хүүн олох одоо Баатар зарим одоо сонсоод нүдээр үзсэн тухайга бурхан болохынхаа өмнө буюу одоо 2001 онд ярьсан юм байна энэ тухай. Нэг ийм домог яриа байд юм байна. Нилээн одоо мундаг хүчтэй одоо зайрингийн тухай. Хоёр домог ярьсан учраас тийм. 2000 за одоо юу яач байгаа байхгүй юу? Одоо тухайн ч угаасаа зайран бөө гэдэг хүмүүс чинь нөгөө амар иж хиддэг хүмүүс байсан гэж хэлдэг шүү дээ. Тэгэл яг тэрийг л яг босон хүн одоо нүдэрээ үзсэн юм аа л ингээд үлдээсэн юм байна л да. Бусдад ийм хүн байсан шүү. 2001 он гэдэг чинь одоогоос 20 хэдэн жилийн өмнө дээр үед гэж одоо баг ярих харалц тий. Дээр үед 24 жилийн өмнө. Тий. Тэнгүүт яг дээр үед бас манай аав ээж ярьдаг мэрдэг зөндөө юм байдیں۔ Яг би одоо санахгүй л да. Тэгтээ яг ингээд иж хид мид шид тий. Өвөө имээ яг юу үзчихсэн, харж исэн, гэрт нь юу байсан, баг ингээд сүнстэй хамт амьдэрдэг байсан нэг тийм тухай зөндөө сонсчихсан байхгүй. Ер нь бол дээр үеийн хүмүүс ачин жигтэй зүйлтэй зөндөө таарч исэн. Тэр түүх одоо зөвлөдөө үр хүүхдүүдтэй хийлж одоо энд ийм байдаг шүү. Энэгээр ингэж оролдож болохгүй шүү. Жишээ нь одоо домог хууч ярианад хүртэл байдаг шүү дээ. Одоо ингэж ан антан агнаад тэгээд түүнийхээ хариуд тий ан антан ч бас лусын антан шүү дээ. Тэгээд одоо болохгүй антан агнаад тэгээд жирэмсэн байж ан агнсан гэж шүү дээ. Энэ нь болохоор одоо их хүн болон үр хүүхдэд нь маш муу сөргөнлөөд байхгүй юу. Өчтөр хүртэл ярьсан шүү дээ. Лусын антан лусын хорлол гэдэг чинь ер нь маш амар зүйл. Тийм. Жижигхэн шавж байсан ч одоо хороож болохгүй. Тийм зүйл байхгүй юу. Тэгэхээр ер нь бол альва зүйлд явахдаа одоо өөрийнхөө хийж байгаа үйлдэлээ сайн хянаж явах хэрэгтэй ахаа гэж бодож байна. Тийм. Зөвхөн өөрийгөө биш те өөрийнхөө хүүхэд үр удмаа ч гэсэн хамгаалах үүднэс. Гол нь өрөөгд шүү дээ тий. Ирээдүй. Тийм шүү. За дараагийнх нь. За ингэнэ зүүдэнд нь 3 удаа ирсэн нэг цагаан тэмээний тухай. За эхний удаад нь болохоор хүүхэд байхдаа айлд одоо маш хэцүү амьдрал туулсан. Тэгээд тэр үед ингэж байж байхаар ер нь бол одоо үгтэн нь дээр гэж ингэж хүүхдийн тийм бодлороо боддог гэсэн гинэ. За. Тэгээд нэг удаа маш хүнд өвдөөд унтчихсэн чинь нэг өндөр хар хүн цагаан тэмээ хөтөлж хурж ирээд за хоёлаа явах уу гэж маш тод асууж исэн гин. Тэгээд би дараа нь
гоё амьдрах уу гэхэд чи энд үлдвэл маш сайхан амьдрал хүлээж байгаа. Их олон хүн чамайг хайрлах гээд хүлээж байгаа. Тэр болтол их олон жил болно. Одоо надтай явах юм бол ойд хамгаалагч сахиус болно гэж хэлсэн гинэ. Тэгээд нөгөө хүүхэд чи одоо би эндээ үлдээ. Та намайг хөгшин юм болохоор ирж аваарэ гэд тэгж зүүдэлсэн юм бэ. Тэгээд маргааш нь одоо би нь өвддөг гэсэн юм л та. Тэгсэн чинь тэрнийхээ маргааш өдрөөс нь эхлээд би нөгөө өвчнөө нэдгрээд тэгээд одоо болохоор олон хүүхэдтэй сайн ээж болсон гинэ. Тэгээд яг тэр зүүд нь одоо ч маш тод санагддаг. Дахиж одоо тэр бодлоо бол бүр огт авч хайсан гэж байна. За тэгээд хоёр дахь удаад нь гэсэн чинь ээж нь одоо эрүүл сарвал залуухан байхдаа зүүдэнд нь нөгөө хар хүн цагаан тэмээтэй ирээд за ээжийг нь авч явах цаг болсон байна. Битгий их айгаарэ гэж хэлсэн гинэ. Яг тэр шүн нь унтж хагаад одоо ээж нь яг тэр шөндөө өөд болсон юм байна. Ямар харамсалтай. Харин тэгээд 3 дахь тохиолдолд нь болохоор айлын ихнэр болоод 3 хүүхэдтэй болсон байх үед нэ. За тэр үед болохоор хатам аав нь маш хүнд өвдөжсэн үе гэж байна. Надад одоо юунаас илүү айн байдаг байсан хатам аав минь өвдөөд ханьмын чадах бүхний хийсэн ч яваагүй газар үзүүлээгүй эмч бөө лам байгаагүй. Тэгээд шүн унтжгаад нөгөө хар хүн цагаан тэмээтэйгээ ирээд за энэ хүн явах цаг нь болсон байна. Битгий их уйлаарай гэсэн гинэ. Маргааш нь нөгөө аав нь дахиад бас өөд болсон юм. Тэгээд 49 хоног нь бас дуусаагүй бах зүүдэнд нь хатам аав нь хурж ирээд одоо гэрт нь орох гээд хаалга цонхын тогшоод ингэж бас маш тод зүйлсэн гинэ. Тэгээд хэд хоног биеийг нь эвгүүрхэд эмчэд үзүүлсэн спиралтай хэрнээ жирэмсэн болсон байсан гинэ. Тэгээд охин нь одоо төрхтөө маш тод тэмдэгтэй төрсэн гинэ. Тэгээд өчигдөр яг энийг бицний өчигдөр өдөр нь болохоор охиноо цэцэрлэгт хүргэж өгөх гээд алхаж явхад охин маань би өвөө байсан маш их өвдөөд эмч тариа хийсэн чинь би зөндөө уйлаад гэж ярьсан гинэ. Буцаад ирдэг гэдэг шиг. Тийм. Надад бол энэ цагаан тэмээтэй хүн бол нөгөө ирлийн илч шиг л санагдчихээн. Тийм. Хатуур авирц ирээ. Яг нэг орон нэрлэлж ондоо. Монголынхныг тийм тэмээтэй байна. Тэмээтэй. Яг нөгөө нэг гадаад техникийн нөгөө нэг тэр хар нөмрөхтэй ингээ хадууртай байсан бол бас амар тий. Тодоос тод одоо тэмдэгтэй төрсөн гэж байна. Насарахт нь одоо хүн насарахад ер нь бол ямар нэг газар нь сүүгээр ч юм уу тийм тэмдэг тавьж одоо дараа төрөлт нь одоо тэр тэмдэг нь мэнг болоод ингээд өөр тэр нь ирдэг гэдэг юм л хүн төрлөө болох юм бол тийм учраас яг гоо буцаад ингээд хүн болоод төрөөд нөгөө хүн маань эргээд ирсэн байж тээ. Тэгээд охин тэрүүгээр нь таньж штэ. Тийм тэгээд охин ямар юу яатин те. Айгуу юу яатин яа юу юм мэдэртийн гэх юм уу. Гинттэй л явж ирсэн аа би өвөө байсан гэж хэлэхээр бас Хүүхэд нөгөө нэг жоохон бахта яг өмнөх амьдралаа сандаг тийм. Ер нь бол хүүхдэд аюучлаарэ. За тий хүүхдэд болохоор ер нь бол өмнөх насаа ер нь бол 1-3 нас хүртэлх насны хүүхэд одоо бурхан шиг залах хэрэгтэй гэж монголчууд ярьдаг шүү дээ. 1-3 насны хүүхэд бол яг бурхан шиг байдаг. Тэгээд өмнөх насныхаа одоо хэн байсныг заримдаа ингээд санаад одоо ээжийнхаа өмнө насндаа ээжийнхаа ээж нь байсан. Би одоо таны ээж байсан шүү дээ. Би таныг эрхлүүлдэг байсан шүү дээ. Хүүхдүүд ер нь бол амар тэгж ярьдаг юм байна лээ. Тэгэл өөрт насныхаа юмыг санаал гинт эн чинь миний юм ингээл одоо том одоо хүмүүсийн хэрэгэлдэг юм ингээ булааж авах ч юм уу. Тэ өмнө хэрэгжилжсэн тэр хэллүүдийг нь авах ч юм уу. Тиймэрхүү үйлдэлүүд мерсээр гаргадаг юм билээ. Тийм тэр би бас юу л да. Яг надад жишээтэй ч амар ойрхон хүн л дээ. Манай аав ихээс дөрүүлээс ахгүй юу. Тэгээд хамгийн бага дүн ингээд аавыг жоохон багт нь ингээд насварсан юм байна л да. Яг хөө санаандгүй өвчнөр ч юм уу тэр бисээ мэдгүй. Тэгээд яг тэр үед нь манай эмээ өвөө тэр ингээд лам бөөд үзүүлж хагаад за энэ хөвгт чи ингээд явсан юм байна. Тэгтээ танай төрөлд эргээд ирнэ. Тэгтээ яг тэр үед нь маш сайн хайрлаарэ. Одоо ийм содны шинж тэмдгүүд гэвэл яг ийм солгоо гартай ийм мингтэйч байдаг юм уу те. Яг тэгээд юу байсан чинь манай аав насан туршид ээжтэй гэрлээд тэгээ анх нөхд нь би байхгүй юу.
Тэгээ би төрсөн чинь яг тэр шинж тэмдгүүд ингээ надад байсан. Жохос сэно. Тэгээ ингээд солгоо гартай юм нүрэн дээр мингтэй ч гэдэг юм уу те. Сая ярьсан чинь яг тийм юу орж ирж байна. Ингэж ярьдээ шүү гэж. Гэтэ энэ бол ер нь худлаа зүйл бол биш. Тий. Олон хүмүүс ер нь мэддэг ах гэж бодож байна. Тийм байж болохоор. Тийм. Тэгээд одоо бүр спралтай байхад нь ингээд жирэмсэн болсон байж тээ. Тэр бүр аюул сонирхолтой. Ер нь бол хүүхэд ирэх гэсэн хүндээ спралтай спралгүй байсан ч ер нь бол ирнэ. Ирэх өстой хүн яаж ч байсан ирдэг. Тэр хүүхдийг одоо ямар нэгэн байдлаар өгөх их ямарч боломжгүй. Тэгээд ирэх ёстой хүн байсан болохоор л одоо урд насныхаа одоо аав нь байж штэ тий. Аав нь ингээд хүн болоод буцаад хүрээд ирсэн байна. Тийм, ер нь аль тийм. Яг нөгөө зүудэнд нь хаалга тогшоод орох гээд гисэн чинь яг хүүхэд болоод хүрээд ирчихэж байгаа. Тийм. Бусаад тохиолч гэмээр юм уусаа. Тийм шүү. За өөр ярих юм байна. Тэг би ярих. За та ярих. За би болохоор яг нөгөө нэг энийг бэлтжиж явах та нөгөө яг өчтөр нөгөө ингээл өөрийнх нь багын юмнуудаа ингээл яасан чинь ингээл амар их юм бодогдсон байхгүй юу. Тэгэл өчтөр орой ингээл хамаатангуудынхаа фэйсбүүк руу мессеж хийжэл за сүнстэй богжтгортой таарсан хүмүүсийн надад хэлээдэх. Би ингээ яриад тэгээд тэгээ яг манай доотлын эрэхтэй дөө ярьсан нөгөө нэг Сүхбаатар дүүргээ уул уурхаад ер нь бол ажилтдаг байхгүй юу. Тэрийг барьдаг. Тэгсэн чинь тэр ажилтаа ороод нэг удаагүй бахта нөгөө юм байсан гинэ. Жолооч нар нь ер нь бол орой унтахта ганц 200 татчаад унтж байгаараа гэжсэн гинэ. Тэгэнгүүт манайд болохоор за шинэ ажилд орчоол орой найрх угаад унтвал маргааш нөгөө дараа цэргийн ирээд бөөм болох илүү дээ гэж дад уугаагүй гинэ. Тэгээд за машина унаад тэр одоо юу хин динж дээр очиод хонох юм өглөө одоо хамгийн ихний тэрэг чи уучраас гээд тэгэл манайд явж очиод нөгөө машина бариад аягүй тийм нөгөө очир дарааллын динж дээр авчиад зогсцсон. Тэгээд оройн унтчихсэн чинь нэг өнгөрөөл ер нь бол 2 болоод тэгэл энэ бүх кавинуудаа хаагаад гэрлээ унтраагаал унтж байгаа штэ. Тэгсэн чинь ингээд цонхоноос ингээ хүн үдээдсэн гинэ. За машиныхан цонхын. Тэгэхээр нөгөө ард хоцорсон жолооч нар нь одоо сэлгэний жолооч гэх юм уу? Тэрний ирээд нүдэд байгаа юм болов уу гэж бодсон чинь үгүй ээ тэр нь бүр тэр аймагтаа үлдсэн. Өөрөө ганцаараа тэнд ганцаар ирж хонсон учраас ийм хол одоо алхаад ирнэ гэж байхгүй. Тэгэхээр одоо яг яаж ирсэнтэй ойр авд нөгөө нэг жижиг хэрэгтэй ирсэн бол машин сонсогдно. Тэгэхээр өөрсдөө тийг сонсогдоогүй. Тэг энэ одоо хийм болоо гэж одоо тэгээд эргэд харах гэсэн чи гинт өө юу лээ гэд за болохгүй шүү гэл нэг тийм нэг арц хийсэн юм шиг байгаа. Тэгэнгүүтээ эргэж харахгүй ерөөсөө яг ингээл урагшаа хараад тэг байгаадсан гинэ. Тэсэн чинь 2 3 нүдэл тэг сүултээ нэг кавиныхан хаалганыхаа ингээл төгжээг нүдэд тэгээд жолооч нар нүн ингээс сэрэмжлүүлсэн гэсэн машины дотор талаасаа төгжээд унтаарай. Юуны магаад гэсэн гинэ. Тэгээд төгжсөн байсан. Тэгсэн чинь ингээ хаалгын нүдэдсэн. Тэгэл манад ер нь бол хаалган тэгээд татангуут л ер нь бол жоохон тэр жолооч нарын ярьж исэн зүйл ингээл дон хийгээл ороод ирсэн байгаа байхгүй юу. Тэгэл ингээл үүр цайдал баг ингээл байдаа гэж бодсон чинь тэр орой ол зүгээрс та юм унтуулах зүгээр машин ингээ савлаадсан салхитаа шуурхтай юм шиг. Ингээ бүр савлж малаадсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд манад нэг тим болоод байгаа учраас ингээ видео кал хийгээд хин нэгэнтэй ярих гэж бодоод интернет руу орох гэсэн ч утас нь ерөөсө болохгүйсэн. Дата нь ерөөсө гацаж ирээд тэр ерөөсө хүнтэй ирж таагүй. Тэр бүрэл хүүтэн үлсэн гоожл за ямар ч лээсэн эргэж харж болохгүй. Хаалгаа онгоолгож болохгүй, машиныхан гэрлийг асааж болохгүй гэж бодсон байгаа байхгүй юу. Тэгэл зөөр ингээл үүр цайдал бай гэж бодоод тэгэл ерөөсө ингээл түчгнээл ерөөсө ингээл машин дээр ингээл хоёр тишээгээ савлаад тэгэл мэдхгүй өстө нэрээ яаж үүр цайсан мэдхгүй зүгээр би 10 жил тэнд ингээ гацсан юм шиг л айсан. Яг нэг тийм юмд орцсон юм шиг. Тэгэл өглөө нэг үүр цайгаал ингээл савлгаа болол овоогайг болонгот бүр ингээл нойрон чүрээл тэгэл ингээд нэг жоохон айцсан ч тэгэл ёо за үүр цайлтаа гэл нэг гайгүй байж байгаа. Тэг бүр ингээд нар туссны дараа юу басан гэж байгаа байхгүй юу? Кавин онгоолгоо цонхон онгоолгоод харсан. Тэг бүр ингээд босоод гээ орсон байхад хүртэл босоод харах гэсэн чинь нэг тийм айцтай байгаадсан гэд.
Тэгээд уртлаас нь нөгөө нэг дараагийн ардлынхан одоо тэр чинь нэг эхний тэрэг манай дүү байсан учраас дараагийнхан тэрэг нь араас ирж байгаа шүү дээ. Тэр нь ингээд ирж байгаа нь сонсогдоод ойртоод байгаа нь мэдэгдээ. Тэгээ хурж ирэнгүүт нь машин онгологод хэлсэн гэж байгаа байхгүй юу. Урд шүнстэн нэр үнэхээр унтуулаагүй хаалгасаа 44 өрөө салхилсан юм уу яасан ийсэн гэд 47 сард байгаа. Тэгэхээр мэдээ цасан шуургалахгүй нь ойлгомжтой. Тэгсээр нэг бүр ингээд цасан шуур болж байгаа юм шиг бүр ингээд савлаадсан. Тэгээд тэр дараагийнхаа ээлжний жолоочтой хэлсэн гинэ. Би бүчтөр хэрэг дундаж чадаагүй гэсэн чинь. Тэгээд бид нар чамд ганц 200 татаад унт гэж хэлсэн штэ. Гэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Эрүүл мэдээж явж очих юм бол тэр зүйлээ мэдээд одоо ингээд ажиллаж чадахгүй гэд хүмүүс аяг их явдаг. Айгаад явдаг. Тийм учраас эхлээд ганц 200 татчихаа. Тэгэл унтчих гэд. Тэг манай дүү тэр ажлаасаа гарсан. Тэгээ ер нь бол ярьсан. Хэвээ үнэхээр аимшигтай яг би бүр ингээд нэг 10 20 жил бүр ингээд гавчиг юу атсан юм шиг хоригдсан юм шиг хэвээ амьдралтаа авахд бурхан минь үүр хурдан цайгаасаа гэж бодож үзсэн гээд цаг өнгөрч өгөхгүй шүү дээ яг тийм үед бол тийм тэгэхээр бас Сүхбаатар аймагт бас тийм юмнууд бас нэлээ байдаг юм шиг байгаа. Тэгээ жоохон болж битгүү газар хөндөж үндэснээс ер нь бол болдог бах те. Тийм хөдөө хоёр бол ялангуяа яг эртээр үе чинь ямар нэг оршуулгын газар мазар гэж байсан биш тийм. Ил тавьчин тэгээд яг тэр сүнс нэг байгаа яваад байдаг ч бас магадгүй төлөв болоогүй ч юм уу тийм. Тэгээд яаж яах вэ дэнжтэр гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр надад бүр ингээд амар яг үе санагдсан. Яг надад ч сонсон ч бас нэг миний одоо өндөр ээж одоо манай хөгшин имий. Имигийн маань ээж нь надад хүүхэд байхад ярьж үжсэн байхгүй. Нөө ингээл 100 мөн болонгод ингээл жоохон хүүхэд байхдаа ингээл тоглодог байсан тухайгаа ингээрч байгаа. Зүгээр ингээл хэрээр ингээл өдөр ингээл гүйгэл ингээл тоглож байгаа шүү дээ. Тэгэл тухай одоо хөдөө хүүхдэд ямар тоглоом байх вэ? Тэгэл чулуун болоогоор айл гэртэл те. Чулуугаар гэрээгээл. Тэ. Тэгээ явж хахад ингээд гоо жалгын хажуугаар явж хахад ингээд хүн сууж идэг гэж. За. Зүгээр л ингээд ямар ч хөдөлгөөн байхгүй. Зүгээр ингээд хүмүүс ингээд суугаад хаяад ингээд өөрөөр ингээд явж байгаа ингээд хүн ингээд баг баг ингээд өндөгөөл ингээд суугаад идэг. Тэгэл юм ингээд харж хагаад зүгээр ингээд нэг чулуу аваад ингээд шиж. Тэнгүүд гээл буцаач. Ингээд шаар ингээд хагалахаар хин гардаг штэ. Тэгэл унцдаг байсан. Тэгээ би гахаад тэгээ юу исэн юм гэдгсэн чи. Нөө тэр үед оршуулгын газар гэж байдгүй. Хүний ил тавьждаг. Тэнгүүд хүний цогц. Наранд халаад тосоос уучдаг. Тэнгүүд чулуу шидэнгүүд хин гараад буцаа ундаг гэж. Шаар шиг л. Яг тэр санаанд орж штэ. Тэгээ тэр үеийн хүүхдүүд л ерөөсөө айдгүйсэн гэж. Бараг ингээд боссон байх юм бол баг ингээд хин төрүүлж бараг хагалах үзсэн. Яана тий. Тэр чинь бас нэг юм домогч гэх юм уу тийм юм бидэг үстэй. Одоо ил тавьсан одоо хүний цогцыг ингэж нөгөө нэг саний шиг хийгийг гарахгүй ингээд босон чигээр нь байлгах юм бол ороолон болдог гин. Тий. Нөгөө кинонд дэр бас гардаг хилэн унцаар агаад газар хүрэх юм бол ороолон болдог. Тийм шүү дээ. Гүртэн билүү. Тийм гүртэн гэ кинонд дэр гардыг. Тэгээ энийг хүрхээс өмнө ямар нэгэн зан үйлээр одоо тулаах хэрэгтэй. Аргалах хэрэгтэй. Аргалах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо хинч дийлдэшгүй тийм хүчтэй болно. Ороолон болно гэж хэлсэн. Уг нь бол хүн насаараад ил ингээд тавихад үнэхээр буянтай сайн хүнийг шувуу бол үнэхээр тэр доор нэрээд минутын дотор юу ч хүн ингээд идээд явчихдаг. Буянтай хүнийг амар хурдан идээд юу ч үлдээдэггүй. Тэгээд тэр хүн ингээд төрлөө хурдан болоход тусалдгаа гэдэг юм лээ. Арай жоохон одоо өмнө жоохон хар уйлтэй ч юм уу тиймэрхүү хүмүүсийг болохоор ер нь их тоож иддэггүй. Тийм учраас одоо нөгөө наранд халаад хөөгөөд бимбитлээ тэгж удаан байдаг гэж ярьж тийм байлээ. Ерөнхийдөө бол нэг тиймэрхүү байт юм лээ. Тэгээд тэр нь айгуу сонирхолтой. Тэгээд одоо бас нэг 10 дахь кинон дээрээс гардаг штэ. Нөгөө нэг нь ингээд шархтаад ингээд үгсэн чинь ингээд тайгын хуулиар тайгад нь өрхнө гэд модоор ингээд чавхтаад ингээд тайг руу ингээд шидэд ичдэж зогцсон юм. Тийм штэ. Тэгээд яаж байгаа ингээд тэгсэн чинь буянтай хүнийг хангааны өрөө аваа явчихдаг юм аа. Нүгэлтнийг бол хангаа өөрөө гаргаад хайчдаг юм аа. Тэр бас нэг
нөгөө нэг хөвсгөлийн нэг кинон дэр гардаг шүү дээ тий бас. Тийм. Одоо тэр чинь юу штэ содор. Тий сод. Тийм. Тэр дээр гардаг байхгүй. Би яг нөгөө нэг орж ирээд ямар кино үлээ гэсэн. Нэр нь орж ирдэг. Содор байсан. За. Зөөр ирэх юм уу? За би яри. Энэ яг жоохон урталын. За энэ болохоор нөгөө нэг дархны замд одоо асал их гардаг штэ. Тэ? За тэр асал яг амяах юунаас үүдэлтэй яагаад ингэж болсон талаар нэг юм түүх байна. За их одоо дархны замд асал их гардаг нь одоо амьдараа цэмтлүүлж өгсөн 20 ялтантай холбоотой гэж байгаа байхгүй. За Дархан Улаанбаатарын чиглэлийн нарийнхан хар замдаа муу ярын хар хүч шингэсэн гэдэг яриа гарсаар удаж байгаа лээ. Замын компани Монгол захирлууд болон зам тавихаар ирсэн хужаанар өргөн нарийнаас нь өндөр намаас нь ээлжлэн хумсалж ицээр агаад 2 том бандгар жип зөрөөд өнгөрөхөд л нэг нь тэнгэр харчих гээд байдаг болсон. Уг зам дээр зөвхөн ганц жилд гардаг аимшигтай аваар ослоодын одоо нэг бүрчлэн тоочоо давил нилээ зузаан тийм бот ном болохоор хэмжээний болсон гэж. За ер нь дархан сэлэнгийн засмал замыг жүтгэрийн гүйдэлтэй гэдэг яриа ард иргэдийн дунд тарах болсоор нилээд олон жилийн нүүр үзэж байлээ. Мөн яагаад чөтгөр шулмастай болсон тухай янз бүрийн хувилбар яриа байдаг. Уг зам дээр гардаг осолд энгийн хүмүүс ихэвчлэн 5-6 заримдаа 10-20-ороо өртдөг нь ийм сэтгэгдэл арт олны дунд бий болоход нөлөөлсөн ер нь л тодорхой. Гэхдээ 1000 гаруй километр одоо үргэлжилдэг урт замын яг хаана нь хамгийн их осол гараад байгааг ард иргэд өөрсдийнхөө үзмжээр тогтоохыг оролдсон байгаа. Монголын хойд тэнхилгийн босоо чиглэлийн цорын ганц засмал болох уг замын тухайд хүмүүс нутаг нутгийнхаа онцлогоор сайн муу шинжийг илт дөвөөлгөн ярьдаг боловч тэдний дундаас гарцаагүй үнэн байж мэдэх онцгой сонин шинж тэмдэгтэй газрууд бий гинэ. Тухайлбал Төв аймгийн Баян Чамбан сумын нутаг дах Суурингийн баруун талаас хар хошуу хүрэх 15 км замд шүүгэлсэн муу ёрын хүчний тухай нутгийнхан юу гэж ярьдгийг сонирхъя. Жинхэнэ муу ёрын хүч шингэсэн газар гэж үздэг хүмүүс зөвхөн Баян Чамбанаар тогтохгүй. Уг замын ойролцоо нутгалдаг Жанц хэмээх хүний ярьснаар бол тэрүүхэн хоорондох газарт сартаа дор хаяж 10 орчим автотээврийн аваар хасал гарч 20-30 хүн амир стэж зарим нь тахир дутуу болдог гэсэн тийм яриа байгаа мэн. Тэрээр энэ их л учиртай газар та. Энэ газрын тухай мэдэхгүй хүмүүс энэ хаваар өнгөрөхдөө маш их сонор сэрэмжтэй явахгүй болохгүй. Нутгийн улсуудаа тэр хавийн замаар явах хэрэг гарвал хажуу талын шорон замаар явчихдаг шүү дээ. Гэл яриагаа эхэлсэн байгаа юм. За тэртех 1945 оноос 1956 оны хооронд Монгол улсын хойд хил рүү чиглэсэн төв засмал замыг дэлхийн 2 дугаар дайны үеэр сайн дураараа Германд бууж өгөн олзлогдсны улмаас одоо Власовчууд гэж нэрлэгдсэн 505 дугаар ангийн Орос хоригдлууд барьж байгуулсныг эдүүгээ тун цөөхөн хүн мэднэ. Тэдгээр олзлогдсон нэг болох зөвлөлт холбооны улсын баатар мэрэгэн буудагч хошууч Гаврилов Төв аймгийн жаргаланд Угтаал цайдан сумын нутагт одоо Хүлээ хаан ууланд бүгж хожим Хүлээ хааны хүрэн сахалт хэмээн алдаршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслэр олонтаа гарч байсныг уншсан гэдгийг одоо хүмүүс мэдж байгаа зэ. Тэгвэл тэдгээр хоригдлууд Баян Чамбан сумын баруун талд засмал зам тавьж байх үед нэгэн эвгүй эмгэлтэй үйл явдал гарсан юм байна. Хөрхийн Орос хоригдлуудын хоол хүнсний хангамж маш муу. Өдөрт ердөөл ганц зүсэм талах, оройд нь нэг шанах шар будааны шүлнээс өөр юу ч өгдөггүй байсан. Хүнд хүчээр ажил хийхийн хажуугаар хоол унд муутай, хоригдлуудын хотод гэдэс хэрхэн хонхолцож өдөр болгон шахуул нэг хоригдл тураалын шалтгаанаар амнасаа алдаж байсныг бичих нь бараг илүүцсэн зүйлах. Нэгэн өдөр хар хошууны хажууханд засмал тавьж байсан 20 орос хоригдол ойролцоохон бэлжиж байсан гүрсэт химээх үгний хонноос хоёрыг хулгайлан шараад идчихжээ.
Гэхдээ монголчууд шиг гэдэс дотрыг нь чанж идэлгүй баастай хэмээн голоод тавьж байсан замынхаа ойролцоо хайсан учраас ердөөл маргааш нь баригдсан байгаа. Гүрсэд өвгөн гэдгээр хоригдлуудыг харгалзаж байсан Орос цэргийн генерал дээр тавьж ороод танай цэргүүд чинь манай хоныг бэлчиж явахад хоёрыг хулгайлж аваад идчихсэн байна. Гэхдээ би хоньныхоо төлбөрийг нэхэхгүй. Яах вэ? Буйнаараа болог. Хүний газар хүнд хүчээр ажил хийж байгаа хүмүүс өлсөөл идээз. Харин ахаад ийм явдал битгий гаргаарай гэж та цэргүүддээ хэлээд өгөөрэй хэмээн гүндөөг Монгол зангаар ярьсан аж. Гэтэл хоригдлуудыг харгалзаж байсан Орос генерал өвгнийг дагуулan гараад ялтнуудаа бүгдийг нь игнүүлэн жагсаажээ. Ингээд замынхаа зургийг гаргаж ирэн өчигдөр хар хошууны 1750 дахь уулзуур дээр ажиллаж байсан хоригдлууд урагшаа алхаад марш гэж тушаасан байна. Уг игнээ зам дээр ажиллаж байсан 20 Орос ялтан аргагүй ирэхээр урагшаа алхажээ. Харгалзагч генерал тэднийг халуун цуваагаар мүлгүүлэн дөнгөж цемент цуцгаж байсан шин зам руу хөтлөн очжээ. Ингэхдээ нөгөө хоноо алдсан гүрсэд өвгнийг хамт дагуулж атсан байна. Өвгнийг харсаар байтал Орос цэргийн генерал хонь хулгайлсан 20 Орос ялтныг шууд ламдаар нь цемент цуцгаж байсан засмалын хонхорт игнүүлэн хөвтүүлж агаад дээрээс нь бетонон зурмаг асхан нөгөө ертөнцийн рүү өвөрмөц аргаар тонилгожээ. Йоо ямар хэрэгсэн бэ? Бүр тэгээд 20-ийн дэг бүр ингэ хамтаарна уу? Йоо тийм бүр энийг бүр анхудаа уншиж яасан юм. Би тэ 20 Орос гэж бол ёо ялтан гэж бол сонсож байгаагүй. Монгол гэж сонсож ирсэн шиг санагдаад байна. Яг амаас ам дэмждэг. Тийм. За тэгээд хүнийг инхүү амьдаар нь замын гол дэвсэг болгоод дээрээс нь хатуу цемент цутхан алсан ил явдлынхаа дараа Орос генерал үнхэлцэх нь харах шахсан гүрсэд өвгнөөс хээвник хинэгч үгүй. Одоо таны санаа амрав гэж асуусан байгаа. Өвгөн энэхүү хүмүүн бусын яргалаас айж балмагцсандаа би энэ ялтнуудад ахаад 2 хонч зүгээр өгч болох байсан шүү дээ гэж хэлээл үг дуугүй мордоод явчихсан. Гэтэл энэ явдлаас хойш 3 хоногийн дараа яг тэтгэр хоригдлуудыг амьдаар нь булсан газар цемент очиж явсан цутгуурын машин харгалзагч нарыг ачиж явсан машинтай санамсаргүй мөргөлдөж 15 хүн газар дээрээ амь насаа алдчих 20-од хүн бэртэж гэмсэн аимшигтай асал гарчээ. Ослын үеэр тэхийг голоороо тас хэрчүүлсэн 2-3 хүн байсан гэхээр нүд хальтрам зүйл болсон нь ойлгомжтой. Түүнээс хойш хар хошууны тэр хаваар шүн болгон хүмүүс орилолдох эсвэл нүцгэн шалдан янз бүрийн дүрс үзэгдэх нэг бол өрөөсөн хөл гаргүй сэрдэхийн дүрс гүйж харагдах зэрэг хий үзэгдлүүд бий олж хүмүүсийг айлган түгшээж эхэлсэн байна. Уг хачин жигтэй учир битүүлэг үйл явдлууд 1956 оны хавраас эхлэн 1979 он хүртэл үргэлжлэн үзэгдсэн бөгөөд 1979 оны хавар тухайн үед гандан тэгчлэн хийдийг толгойлж байсан Гаатан хамб, Чойндан гавж зэрэг намтай лам нарыг засгийн газраас зориуд аваачиж хар хошууны хажуу өнгөрийн замаар засвал ном хийлгсэн үйл явдал болжээ. Шашин бурхныг үл таамсралдаг байсан соц нийгмийн үед нам засгаас хүртэл энэхүү лам нарыг урьж аваачин ном засал хийлгэж байсан нь буддын сүм хийдийг хомроглон устгаснаас хойш 45 жилийн түүхэнд анх удаа тохиолдсон коммунист хүн бол нүдэндээ итгэмээргүй үйл явдал болсон. Гаатан хамлам нартайгаа очиж уншснаас хойш уг засмал зам дээр элдвийн хачин үзэгдэл харагдахаа болсон. Гэхдээ автеврийн асал хүний амийг зэрлэгээр авсан аваарууд үргэлжлэн гарсаар байсан. Өнөө хүртэл дархан сэлэнг Улаанбаатарын хоорондох засмал замын дагуу бичгэн байтугай бодгодч дотор эвгүйцэн автеврийн аслууд үргэлжлэн гарсаар байгааг дээр дурдсан билээ. Гинэ. Угсаал дарах эрдэнтийн зам чи эвгүүлтэй ялангуяа сүулт нөгөө засцсан байсан
Яг тэрэн дээр бол гарууд бол нэг 80 мая 100 муутай явна гэж байхгүй шүү дээ манай монголчууд ч. Тэгээд 150 шүү дээ. Тийм баг 150 баг хамгийн бага юм уу? Тийм баг 120 30-тай баг хамгийн багада тий. Хурдан очие гэж тэнэгтж байгаа л. Тэгж байгаа л асуулаа ортоор л тэгэл тийм тэнгуүтэй 80 эртээ явж байгаагаа баг ингээд замд гайваллаа баг хараагаад явдсан шүү дээ. Тийм урд яваач маач гээл араас үз төрүүлж мөрөөлээл. Ерөнхийдөө бол манай монголчууд хинэггүй тийм зангаасаа болж өөрсдийнхөө амнаас болон хайртай гэр бүлүүд одоо алтхад хүргэдэг. Тийм тэгээд хамгийн амар нь яг тэр талаар нь ингээд өөрт нь хилэнгүүт гэрийнхнийхээ төлөө би яарч ивэл яах вэ? Тэгвэл хүмүүс нь тэрийг нь өмөрөн заяа. Тэг. Наадмын чи ямар нэгэн чухал ажилтай болол ингэж яараа билгүү дээ. Гэт тэнгууд тэр хүний яг үндэ аюулгүй байдал хинт чамаагүй байхгүй. Тийм шүү дээ. Ажил руу амьдрал руу гэдэг. Одоо өөрийнхөө амийг одоо өгнө гэдэг чинь. Өгөө хийгээд нөгөө хүссэн газартаа очиж чадахгүй байл тэгээд яах вэ? Тийм. Ястаа нөгөө нэг яарад яах вэ? За. Мэлээ айж явал аяанда хөрөндөл. Юу юм шүү дээ. Тийм оройтой хэлсэн шүү дээ. Тоорндын зарчиж дээ. Сайн нэг 20 орос зэрэг гэж сонсон чинь нэг толгой дотор 1000 лам ягуу удагдаад. Нөгөө хилмигдэгс тийм. Тийм тэрэлчэд байдаг. Амар нэг нарийнхны агуу байдаг. Жижигхэн агууд 1000 лам 1000 лам тэр дотор нуугдчихсэн гэдэг. За би бол үзег өмнө яг бараг цагаар хийчих гэнэ. Одоо хийчихсэн бас. Ер нь бол нэлийн жижигхэн. Тэр юу гэдэг яг би нэг хүүхэд байхдаа орж исэн байхгүй юу? Хүүхэд байсан мөртлөө би цаашаа явах тусам би ингээд явж чадав. Ягаад ядж хахад доторх нь амар чихтэй. Тэгээ ийм уруу заяа. За. Ингээд заавал ингээд тулж иж явахгүй бол болохгүй. Ингээд дээрээсээ ч ингээд бүр ингээд хавчигтан заяа. Тэгээл ингээд цаашаа явахцсан ингээд би бүтэн бээр ингээд гацаад за болиё гэдэг ингээд зөвсөн байхгүй юу? Хизээч 1000 хүн орохооргүй заяа. Тэгээ 1000 хөтөл зүгээр барыг тэр дотор байсан 10 хүн шахацлаа байж ирсэн байхгүй. Тэгсэн чи тэрэн дотор 1000 лам нуугдаад өөрсдөө аварсан. Тэгээд амьдулсан гэсэн үг. Тий. Тэгж ярьдаг. Одоо энэ нэг тэрэлж нөгөө мэлхий хадаад байна шүү дээ. Тэрнээс жоохон цаахан тийш яваа л. Би бол мэлхий хаданд бол тэгж үзчихсэн шүү дээ. Мэлхий хадын яг ингээ артлаар нь ороод ингээд дээшээ жоохон гарч ирсэн аа. Тэгээд нэг нөхрөө ороод тэнд ихийн хэглэр рүү ороод ингээд шинээр төрж ийн тийм байд шүү дээ. Тэд ихтэй айгүй эвгүй байд шүү дээ. Яна ингээд гацчул яа гэж бодсон. Тэнгүүтээ нөгөө тэр мэлхий хадны ч нөгөө доор нөгөө нэг Эрдэнэс нууцсан гэдэг нэг тийм домог мэдгүй. Бас сонсчихсан. Сонсч байгаа. Бас амнаас ам дамжиж. Тий, амнаас ам дамжижлээс ярьж штэ. Нөгөө нэг мэлхий хадны ёроолт нь ингээд түүхийн мах түүхий бүр ингээд нэлцаасан мах байгаа штэ. Доор нь ингээд сүүдэрт ингээд бүр ингээд цааш нь лав ингээд хийгээд тэгээд маргааш өглөө нэг хонолчаад маргааш өглөө ингээд авангууд баах ингээд алтан зоос мос тэ мөнгөний юм бүү алтан юм бүү гэдэг нь алтцэн гарч ирдэг. Ингээд нэг тийм домог өгдөг хөөх. Маханд нь. Тий. Дом. Тэнгүүд тэрийг нь ингээд аваад явах юм бол ингээд нэг эмхтэй үйлдэг. Уйлаад хоцордог. Тэгэхгүй тэгж сонссон юм бэ. За тэгвэл хүмүүс тохиолдсон явдал гэсэн чинь би бас өөртөө тохиолдсон бас нэг юм ярьчих гэж бодлоо л да. Манай аав хоёр өөр ангаах өвөө эмээ хоёроос өөр ангаах байхгүй. Тэгээ би баг хата 100 өөр ангаараа яваад зуншдаг. Тэгэнгүүт хэдгээр ингэдлээ 7-8 дугаар ингэд тэр хавцаа гээд 100 хөдөө өвөө эмээнд очихгүй юу? Манай өвөө эмээ чинь нэг тариалангийн жижигхэн газартай тэгээд өхөр хариултахгүй. Ерөөс хонь мань хариулж үзээгүй. Тэр өдөр тэгээд нэг сахалтай нэг айлын нэг 2 наттай үеийн нэг хүүхэд байдаг байсан. Тэгээд манай хоньныг наттай цуг бид хоёртой цуг хариулчаач ээ. Ингээд гой цугтаа явъя л нам уйлдаг гэдэг нь би ганц өдөр явж үзэхгүй. Тэгэл ингээл өөр гач юм талтай явуулдаа штэ. Нэг тал дээгүүр нь явж исэн чинь ингээд нилээ явсан маа нэг бараг цагаар 2-3 км гэрээсээ бол. Тэгээд талхаад хонийн нэг эргүүс тайруулаад ингээд суугаад тэгээ бичсэн чинь тэр хоёрын нэг нь үеийн дараа хатганд болттой хүний гар байна гэдэгхгүй юу. Би тэгэхээр за арайчгүй байлгүй дээ гэж бодоод харахгүй хэсэг байсан юм. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь нэг нь дуудаад нөгөөх нь наттай зүг байснаа гинт очиж хармаарснаа гэсэн юм байсаа очиж харснаа нэрээ тийм байна гэд
Тэгэхээр за би одоо хоёр хүн одоо арайч худлаа ярихгүй л гэж удаан ингээ очиод харсан чинь үнэхээр хүний гар юм ястай. Ингээ хадганд бооцсон. Гэхдээ ягаад зөвхөн хүний гар байсныг ойлгоогүй эсвэл яг юм цогцсноос гар нь үлдсэн байсан юм болоо гэж тохоо үедээ бодож исэн. Тэгээд тэр өдрөө билүү тэр өдрийн маргааш нь билүү би ингээд хөдөө өвөмөндөө хоол идэж сууж байхгүй өдөр нь бараг цагаар 1-2 цагийн үед хоол идэж сууж исэн. Өвөө эмээтэй дүүнэртэйгээ. Тэгээд гэрийнхээ хойморт хоол идэж суужсэн чинь хальт ингээд манай өвөө эмээг урдаа юм жалгахтай байхгүй юу? Тэгээд жалга хараад ингээд зэрэглээтэд. Тэгээд ингээд доошоо ороод хоол идэж байгаа л нэг хаалга руу харсан ингээд хаалганаас ингээд хаалганы нэг дээд хэсгийн хажуудлаас ингээд нэг хар юм ингээд барьцсан. Дотоогоос. Тий, хав харц. Тэгээд ингээд над руу яг ингээд хэцэлж хараад тэгээд нэлээд би ингээд нүдээ аниад нэгээд тэр ингээд байгаад байсан. Тэгээд тэр шөнөө би жоохон муудаад би бас айгу би муутай. Би муудаад тэгээ өвөө эмээ нэг ойрхон үздэг хүн байдаг гинэ. Имлэг орохгүй шууд үздэг хүн орж байгаа нэг тийм сүсгтэй. Яг настай хүмүүс ерөнхийдөө бол тийм шүү дээ. Тэгээд үздэг хүн дээр очиод миний гар хөлийг бариад яасан толгой дөрөв бариад толгойн хөдөлсөн юм шүү гэж байж ижсэн аа. Чи наад хүүхдээ тэр тал руу явуулсан юм уу? Ингээд нэг тал байсан хгүй. Тэр талд нь болохоор яг сүлд сонсох нэг тийм оршуулгын цөөхөн газартай. Цөөхөн жоох нэг тийм жоохон хэсэг газартай. Тэр болохгүй газар нь бид хэд яваад болохгүй зүйлийг хараад бариад нэг тиймэрхүү юм болоод тэгээд тэрнээс болоод надад янз бүрийн юм харагдаад тэгээд нэг тийм бимиг өвдсөн тэгээд тэр хүн тийм бүр бариад үтсэн гэсэн үг үү? Тийм гар бариад толгой бариад тэгээд ихэндээ ингээд толгойн хөдлөөд өвдсөн юм шүү наад хөгч юмнаас унтсан юм шүү бэртсэн юм шүү гэж байжсэн аа. Арайчгүй юм да ингээ юу ч болоогүй өвөө эмээ тэр хэлсэн чинь тэгвэл тийшээ явсан байна. Тэгвэл яхахгүй над дээр ийм хүн зөндөө ирсэн. Яг тийшээ явсан ч гэж болно өөр зүйлээс шалтгааж иж болно. Гэхдээ би бол тэгж бодож байна. Тэгээ яг сүулт нь бодсон чи яг хоноролж захтай яг тийшээ явсан. Тэр яссыг харсан. Тийм гарыг харсан тийм. Тэгээд яалчгүй тэгээд би эмээ өвдөд бас нэг 3-4 хонсон баха. Тэр бас жоох аюугүй. Тэг бас яг тэр газарт нь очиж исэн хүмүүс нь бас дахиад тэр хүн дээр нь үздэг хүн дээр нь бас очиж исэн. Тийм. Надаас өмнө гэсэн үг. Нөгөө тийм очиж исэн. Бас яг чиний харсан юмыг хараад тэрийг би бол сайн мэдэхгүй. Гэхдээ яг хуу тэнд очисон хүмүүс хараад идэг шүү. Юу хараад идгийг мэдэхгүй. Гэхдээ юм хардаг. Ингээ би энэ өвдөө сулдаад ирдэг гэж надаас ер нь тэрнгээр мэлээ тий. Яг нэг тийм гүйцэл мөдөлтэй л газар юм тийм. Тэрлэн л явсан юм. Яг нөгөө Ууранга аймгаас Уянга сум руу явах замд гэсэн үг. Тийм. Яг нэг тиймэрхүү газрууд бас нэр сэр байдаг гэсэн тийм. Нөө хүмүүс ч гэсэн ер нь тэр замыг ер нь зааж өгдөггүй гэл. Баг ингээд давхын хоригддаг гэдэг үлээ. Тийм. Тийм. За. Бас сэрц хийж шүү. За би нэг цэргээ ингээд мананд гарч явахдаа нэг болсон явдлаа нэг ярил л та. Яг мананд гарч явах ч яах вэ? Нөө би Батландо ээлжтэй хийжсэн бохгүй юу? Тэгээ ээлжтэн гэдэг нь болохоор одоо жижүүр гэдэг нь миний дээдлийн дарга. Би болохоор тэрний доор ингээд туслахаар ингээд ээлжтэн хийдэг. Тэгээ шүнжигөө ингээд сэрүүн байна. Тэгээ нэгээр ээлжтэй хийжсэн чинь гиз өвдөд болдгоо. Тэнгүүтээ Батлан доторх нойлд ингээд одоо хүн дээр бие засвалдаггүй тийм. Би аргаа бараад ингээд жижүүрээсээ гойсаар хагаад гадаа нойл руу би гүйцэн бохгүй юу. Тэгэл яаж байгаа манай тэр явчин нэг юм гэрэл мэрэл жоохон хэцүүхэн. Тэгэл арай гэж юм гүүгэл манай нойл чинь нилээн хол. Өөстө гүүж явж арай гэж юм нойл хараад бөө баяр болол инээгээл ээжсэн чинь манай нойлын цаанаас нэг цав юм ингээд анги хашаад аваад алхуулчихдаг. Монгол. Тэгээ би гайхаад юу болчих вэ? Юу цагаан юм бэ гэлээ. Тийм баг яг нэг цэргүүч нөгөө Жапон цагаан магаантай байгаа шүү дээ. Тэнгүүд нь би манай онж хөөдийн нэг нь орохчгүй гэж үзсэн байхгүй. Угаасаа цэргүүд угаасаа яг орох боломжтой ганц газар нойлн тэр гэж ярьдаг байсан байхгүй. Угаасаа дарга нар маань. Ягаад гэвэл нойлын яг цаахын хэсэгт нь одоо ямар ч тийм одоо камертай байсан ч камер бичих боломжгүй газар. Яг тэрүүгээр нь яаж яхад ингээд аваа авчихсан. Тэнгүүд нь одоо манай онж яваад нэг орох гэж байгаа юм бах та.
Яана одоо халуулсан гэл. Тэгэл би чинь юу тэрнээс айхвар зүгээр маргааш яана. Санаан цавал. Одоо бөөндө зодуулна яана. Тийм. Тэгэл зүр сэтгэлээр унтчихсан чи. Тэгэл за ямар ч байсан хүндрий нөлрөөгүй гэл. Тэгэл очил яг гоё ингэ сууж исэн чи. Яг миний нөөлд бол хинч байгаагүй намайг суугаж яхад бүх хаалга нонгорхоо зөө. Нэг хаалгыг хаагаад суусан чи миний хажууд цаас байна. Тэг цаас. Цаас. Яа. Цаас үрдэхгүй юу? Би гайхаад хүн байгаагүй дээ гэсэн чи. Хинбэ? Нэг хүн байгаа бол чимээ өгнө штэ. Хинбэ? Хин дуурд. Тэгэхээр нөгөөдөг чи дөнгөж суучаад өндргээс Монгол руу өмдөө татангуутай. Нөгөөдөөс гараад нэг нь хаалгууд нь харсан. Тэгсэн юм байдгүй. За билий. Ер нь л дисэйл өнөөш нь л дисчээ. Буцаа батлон руу яваад. Тэгээ батлон руу явж байгаа л эргээс харсан чинь нойл дотроос нөгөө цагаан амжаа гарангуудаа тавиулн руугүй алхчихсан. Тавиулн гисэг нөгөө одоо нөгөө манай танк манд тавьдаг хэсэг дэр. Гүүг алхав. Тэгэл тэр өрөөнөөс хойш би дахиж ганцаараа хизээж нойл ороогүй. Амар зөрөгтэй бүх нойлынхаа хаалгыг онгойлгож үтсэн биш. Харсан бол барыг зодох гэж ирсэн юм чи. Тий. Яг итгэхгүй байхгүй юу? Би ганцаараа л байсан даа яриачд. Тэгээ цэрэгт байхад чи ер нь тийм юмнаас нэг ядгүй юм билээ шүү дээ. Маргааш янаа. Тэгээ маргааш янаагасаа байж. Гэтэ тэр яг дөнгөж суухад л цаас байна уу? Гэтгсэн тэр л бүр амар тооны. Яг жоохон байж байгаа асуусан болоос цаас бас өгчихжсэн юм билүү. Нэг юм бол би бас доогор маа гэж мэгдээ. Хил хэмжээтэй ингээд. Яа эсвэл цаас өнөхтэй эвгүй юм бэ? Харах эвгүй, сонсох бүр эвгүй шүү дээ, тий. Сонсох эвгүй юм биш. Сонсох бүр эвгүй. Тий. Харснасаа. Тийм, тэгтээ нэг мэдрэх нь бас арай амар. Би болохоор нэг ингэжсэн. Энд чи одоо баг Туркэд би нэг амьдэрдэгс аахгүй юу? Тэгсэн чинь ер нь л тэгэл дараа нь мэдсэн. Тэгэл нэг ингээл байр түрээслэл бид нар чинь ингээл түрээсийн байраар явж байгаа штэ. Тэгээ түрээсийн байранд орчичоод нэг өөр нэг хотод гэх юм уу? Арай өөр төвөөсөө илүү арай жоохон зайтай нэг хотод очиод бидэд арай л нэг айл болох нэг түрээс нь баг газар очиж байр түрээслээд амьдарч байгаа байхгүй юу? Тэгжсэн чинь ингээд амар гоё байр гэсэн байхгүй юу? Бүр ингээл галтайгооны тавилан болов бүх юм айгүй гоё тийм тансаг. Тэгсэрнэ түрээс нь аюу хямдхан. Тэгээ нэг бид эдийг ингээ ороход одоо нэг мусульмануудын нэг тийм юу байгаа штэ нэг цэнхэр аллахын нүд гэдэг нэг юм цэнхэр аюунууд тийм нүд ингээд аюух наацсан байсан байхгүй юу? Тэгэнгүүт нь тэгэл Монгол хүмүүс л асан тэрийг бол нэг би тийм юу бичсэн нэг ингээд цааснуудыг хуулаад хоолоод аваа ичиж байгаа байхгүй. Тэгээ нэг 2-3 хоноод байжсэн чинь нэг галтгооны тавилга ингээд цав цагаан байгаа штэ. Гэсэн чинь ингээд шүн ингээд нойр үрдэггүй. Тэгээ би нэг Монголын цагаар гэрлөө ярих гад унтахгүй хүлээжсэн байхгүй юу. Тэгэл яг ингээд Туркэд нэг 3-4 болоод байжсэн чинь ингээд галтгооны өрөөнд ингээд нэг хүн явах шиг болоод тэг ингээд юм онгойлгоод байгаа юм шиг нэг тийм чимээ гараа би ингээд буруу тийшээ харцсан утсаа оролдож байгаа учраас тэгэд ингээд эргээ харсан чинь ингээд цагаан галтгооны тавилганы тэнд ингээд амар өндөр хар юм. Яг ингээ хүн шиг хэлбэртэй. Тэгсэн чинь ингээ харсан чинь манай нөхөр чинь одоо метр 80 таахгүй юу? Тэгэхээр тэрнээс өндөр бараг 2 метр шиг бүр нэлээд өндөр. Тэгээ би бүр ингээ гайхаад нөхрийн нэрийг хэлж байгаа байхгүй юу? Чи юу гэд тэгсэн чинь дуурдаггүй. Тэгэхээр би хөөе гэдгсэн чинь дуурдаггүй. Тэр үед нөө манай эрэгтэй дүүдэгс ахгүй юу? Тэгэхээр дүүгээ дуудаад бүр дуурдаггүй. Тэгэхээр нэг ингээ босох гэсэн амар эвгүй санагдаад тэгээд утасныхан гэрлийг унтраагаад ингээл хүнчлөө нөмрөөл цаашаа гараад хөвцөн чинь ингээд хүний нэг алхаж ойртож ирж байгаа тийм чимээ сонсогдоод тэгэл би бүр ингээл бүр ингээ яг гүшцэн гаццсан заяа. Яг уу эргэж харах уу гэрлээ хасаах уу утасныхан гэрлийг хасаах уу бүр ингээд яг хэсэгэн зурдгээ бодох нэг алхах чимээ ойртох тусам ингээ бүр айгаад хөдөлж чадахгүй бүр ингээд яг яах уу гэлээ нэг тийм болцсон. Тэгээ ямар ч лсэн ингээд нүдээ тас амцсан харж л болохгүй шүү гэд заяа. Тэгээ ийдсэн чинь ингээд яг ингээд орны урд ирснээ ингээд нэг хүн ингээд нэг хажууд ингээд нэг биеэ хөдөлгөөд ч юм уу ямар нэгэн зүйл хийхээр нэг юм бас нэг чимээ өгд юм шиг байгаа бүр ингээд би ч бүр айгаад ингээд таг
болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд нэг тонгоож байгаа юм шиг тийм чимээ мэдэгдээд тэр бүр ингээд над руу ингээд ойртоод байгаа нь мэдтэл би бүр ингээд тас нүдэ ханаад ингээд идсэн чинь над руу гээ хүлээсэн. Өө тэр юм бүр ингээд хүүтэн байсан ингээд боттоо. Би бүр зүгээр яг тэгэл хөлтөх шиг л болсон заяа. Зүгээр шууд ингээл баг зүрх калапхагдал үхдэг юм байж ухааны ботцсон. Тэгээжсэн чи шууд таг гэрэл хастیں۔ Галтгооны гэрэл дөнгөд нэг хаалга онгорхоо байсан учраас нэг гэрэл ингээл тусаал ороод ирнэ штэ. Дөнгөд ингээл би нүдэ нэгээл ирэх харсан чи манай нөхөр босцсон. Цай ус уух гацгс. Би бүр зүгээрс дорноосоо босоод зүгээр гүүгээл очиод зүгээр тас тэрэлээ гэл үйлчдэг хгүй. Тэгсэн чи яасан гэ. Намайг шүн унтахгүй нөгөө Монгол руу ирнэ гэж ойлгож ирсэн учраас яасан Монголоос ямар нэг юм болсон юм юу сонссон яасан гэлсэн чи би үгүй дөнгөсөө над руу нэг юм ингээ өглөөсөн хүүт юм өглөөсөн гэд тэг юу яриад байгаа юм бэ гэдэггүй би унтаагүй байсан би сэрүүн байсан бисээ Монгол руу ярих гээд би унтаагүй байсан гэд яг тийм болсон гэл тэгэл тэр өдөр бүр ингээл бүх гэрлээ так гэрсэн бүх гэрэл хасаалттай тэгэл бид хоёр ингээд чочныхоо өрөөнд буудан дээр хойлоос очил би бүр ерөөсө тавьширчдаггүй байхгүй юу тэг ингээд яг энэ тэнд ингээд нэг намайг ажиглаад байгаа юм шиг хараад байгаа юм шиг нэг тийм чимээ ингээд нэг хүн ажиглаад тахаар нэг мэддэгдэн штэ тийм яг нэг тэгээд байгаа юм шиг ягаал яг хаанаас харж байгаа юм бол аль булангаас харж байгаа юм бол тэгэл ингээд хөшиг хаалттай бүх гэрэл байхад хүртэл нэг тийм мэдрэмжтэй тийм чихүүцэн мэргээд юутай мэдрэмжтэйгээ байгаад байгаа байхгүй юу. Тэгэл үүр цагаал шөнө ээж руугаа заалгаал ингээд айсан таадтай ингээ уцаар ярих гад ингэжсэн чинь ийм юм болоод ингээ тэгээд тэгэл манай ээж бас хүү хавтанд үзүүлээд ингэсэн чинь над байрнаасаа нүү болохгүй юм гэд айгу болохгүй газар юм гэд тэгээд бид зүгээр нүү явж исэн чинь дараа нь амар муухан заяа. Тэгээ нүү явцсны дараа нөгөө бид нар ингээл үүдэн дээр нөгөө нэг нүүж явдаг машин ирсэн бид нар ингээл юмнуудаа нүүж байгаа штэ. Гэсэн чинь нөгөө амар хурдан ирээд амар хурдан нүүгэнгүүд нөгөө доотлын хөршүүд чи ярдсан байгаа зү. Яасан нөгөө нэг хүн ингээ 50 байлгасангүй юу гэд нүүж ирэхэд хилээгүй байж нүү явахд хэлж байхгүй юу. Тэгээд тэр нь бүр ингээд ёо бүр заастаа гадаад хүмүүс гадаад л идэм бэ гэсэн нэг тийм бодолтой байсан байхгүй юу. Тэгээ хэлсэн чинь яах гэж тэр нөгөө нэг өрөөнд байсан тийм хуулгуудыг хуулж авсан юм бэ? Тэр нь байхаар зүгээр байсан. Хуулгуудыг нөгөө мэдгүй учраас би хуулаад авцсан. Тийм. Тэгэж сонсоол бүр за яс та нэр тийм дахиж л тийм наасан байр төрөслөхгүй шүү. Гэхдээ хилээгүй байснаас бишээ хэлсэн байснаас хилээгүй байсан зүгээр юм шүү. Тийм хамаагүй сэтгэлд амар. Тийм сэтгэлд амар. Гэхдээ гарч ирсний дараагаас жоохон үр дагавар нас жаа. Тийм. Гэхдээ нэг гадаад хүмүүс болохоор яах вэ зүг сквал тэгж хэлсэн байж. Надад болохоор зүгээр тэр амар муухай ямар муухай хүмүүс вэ гэсэн бодол нь болохоор яг тэ нэг тийм юм ингээ наацсан байхад энийг одоо битээ хулаараа миний охин ч юм уу. Тэгсэн мэл би хуулахгүй штэ. Тэгэхэд чинь бүр ингээл бид нар чинь байр түрээслэхэд ингээл барьцаа мөнгө төгрөг гэл ингээл байдгаа шахаж өгж байгаа байхгүй юу. Тэгэж өгчөөд байранд орцсны дараа тэгж хэлэхэд бүр ямар муухай хүмүүс. Яг бас юу хэвчээ нүг бити энийг ингээ битээ болоорой ингээд энийг хуулж болдгоо шүү ингээ хүн ингээ хэлж мэлэнгүүд нөгөө хүн чинь бас сэжиглээдээс орохгүй явах юм болоо гэсэн бас тиймэрхүү хүн бас гарч магадгүй. За бас тийм тий. Тэгэл хөөх тэгэл түрээсхийн тул дараагаа бараал оруулдаг л байна. Тэгээ хямдхан юм чинь. Тийм. Тэгээд ингээ амар гоё цэвэрхэн хямдхан байрыг ер нь бол амар тийм сэжгэлдэг болцсон. Тийм тэгэл би бүр ингээл төрөгдөх монголчууд гэдэг групп байдаг байхгүй тэрэн дээрээ бичиж байгаа юм чи зүгээр яраат л. За манайхаа байр түрээслэх юм бол ийм цаастаа байхгүй битээ оруулаа. Энд чи баг ингээ сүнс битэмжилдэг гэж. Ингээ сүнстэй байд юм байлээ шүү гэлээ. Гэтэ тэр тийм үү. наалтыг авахгүй болвол зүгээр гэсэн үг юм шиг. Тийм өмнөх хүмүүс нь болохоор тэр түрээслэгч ийдсэн болохоор надад хэлэхдээ манай охин байсан. Оюутай охин байсан. Тэгээ хүнтэй суугаад явангууд байранд хий хоосон байгаа учраас ингээд таанахыг түрээслэе. Ингээд айлуулах цэвэрхэн байгаараа интернетээр тэгээ баг ингээд амар азтай таанах ингээд манай байрыг ирдэг гэж хэлж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь үнэхээр охин нь бол тэнд бол айгүй утсан. Бараг тэр байшин ингээд сүндэрснээс хойш охин нь бол тэнд байсан гэж байгаа байхгүй юу. Нэр ингэсэ. Тий, яг өөрийнх нь төрсөн охин бол айгүй утсан. Тэгээд анх удаа түрээсэлж байгаа гадаад манах. Тийм учраас нөгөө ингээд так
юм нь хуулаад авцсан буруутсан байгаа. Тийм байна. Ер нь бол яг нэг тийм хамгаалтын сахиус л байсан. Тийм хамгаалтын сахиус байсан юм шүү. Тийм. Тийм. Охиныгоо байхад тэр юунууд байсан гэхэр чинь тийм байгаа сте тий. Охин мэдрээгүй гэхэр. 2 метр хүн байсан гэхэр нөгөө нэг гадаа түүх мөг сонсонгод Slenderman гэж байдаг шүү дээ. Шууд бодогдож шүү дээ. Амар өндөр тэгээд би бүр ингээд ит манад чи ийм өндөр хин гэдэг лээ гэж бодож байгаа шүү дээ. Одоо манай гэрт 2 эртэл хүн байгаа. Тэр хоёр нь одоо чи арай чи юм өндөр штэ гэж. Гол гаднаас хүн ороод ирсэн юм байна. Тийм хүн ороод ирсэн бол нөгөө гаднаа террастаа учраас орж ирэх боломжтой. Тийм орж ирэх боломжтой гэж бодоод нэг тийм айдас төрсөн. Ер нь Туркд ч айгүй нуруулаг хүмүүс шүү дээ. Өндөр тийм учраас ингээ гадны хүн ороод ирч үү гэсэн нэг тийм бодол төрсөн байхгүй. Тэгсэн чи тэр зүйл маань яг тэгтээ хүн байсан бол тийм хурд яг миний ээж зогсож явахт гэрэл тав гэд тассан бол мэдээж баригдэн шүү дээ тий. Тэгэхэд тэр бол яг хүн биш байсан баг гэж би бол бодоод байгаа. Амар өвлээс. Би бүр энийг ингээд ярих болгонд үнэхээр хайдаг. Одоо арай яаж явна? Орц руугаа яаж орноо? Яаж орно? Болонгоос хий да. Орцны хөвтөн дээр хүн додцсон зогсож байгаа байхгүй юу? Би гадаа ч юм байна наа оруулаад. Бууга тэр тий гэсэн. За. За та нарт маань өөр болсон явдлууд байгаа юу? Яг өөртөө тохиолдсон. За минийх бол болцсон. Минийх бол ингээд өчигдрийнх өнөөдрийнх ингээ хоёр. За тэгвэл байхгүй л одоо нэвтрүүлгийг дуусгах уу? За окей. За ингээд өнөөдөр халууны баяраар халууны спешиал дугаараа орууллаа. Тэгээд халууны баяр гэхээр бас халууны баярын үүслийн талаар жоохон яриад дуусгачихдаг юм. За халуун гэдэг баярыг болохоор эртний кельт үндэстний уламжлал болсон савын гэдэг ийм наадмаас үүсэлтэй баярын гинэ. Одоо өнөөдрийн Ирланд, Их Британи, Хойд Францын газар нутагт одоо 2000 гаруй жилийн өмнө амьдарч исэн кельт гэдэг үндэстэн байгаа. За энэ нь болохоор 11 сарын 1-нд анх халууныг тэмдэглэдэг байсан. Энэ нь болохоор ургац хураалт зуны төгсгөл ирлээ. Ер нь баг ингээд шинэ жил шиг шинэ он ирж ийна гэсэн тийм үүднээс анх тэмдэглэдэг байжээ. Тэгээд тийм учраас харанхуй хүйтэн өвлийн эхлэл энэ өдөр ирж байгаа гэж үздэг. Тэгээд кельтүүд шинэ жилийн өмнөх шөнө одоо амьдрал болон үхэгсдийн ертөнцийн хил цаг арилж хоёр төв нийлдэг гэж үздэг. Тэгж итгэдэг байсан юм байна. Тийм болохоор одоо 10 сарын 31-ний шөнө тэд нэр үхэгсдийн сүнс дэлхий рүү эргэн ирсэнтэй холбогдуулан энэ савийн наадам гэдэг энэ наадмыг зохион байгуулдаг гэсэн гинэ. Тэгээд өөр ертөнцөөс айлчлан ирсэн сүнснүүд үргэлж асуудал үүсгэн үр тариа одоо нөгөө ургацыг боснуулдаг. Үгүй бол одоо друид гэдэг кельтийн тахилч нарт одоо ирээдүйг зөвнөхтөн тусалдаг байсан гинэ. Тэгээд зарим сайн санаа зүнснүүд нь болохоор тахилч болон бөөн нарын амаар айлдвар айлддаг хүмүүст харанхуй хүүтэн өвлийг даван гарахад нь тусалж итгэл найдвар авчирдаг байсан. Тийм байсан гэж үздэг байсан юм байна. Тэгээд 8 дугаар 100 гэхэд кельтийн газар нутгийг эрхшээжсэн Роми эзэнт гүрэн кельтчүүдэд Христийн шашныг дэлгэрүүлэх зорилгоор одоо савийн наадмыг өөрчлөхөөр зорьсон байгаа юм. Тэгэл ер нь ингэж явсаар орчин үед халууны баяр нь бол одоо шашны шинжтэй гэхээсээ илүү зүгээр одоо trick or treat гэдэг ингээд зүгээр нэг тийм ийм баяр тоглоом наадгаа гэж юм. Тэгээд ингэж хувцалдаг тиймэрхүү болсон юм байна. Тэгээ одоо хүртэл хүүхдүүд чинь айгүй сонирхолтой тэмдэглээд байгаа шүү дээ. Шинэ жил, бараг шинэ жил, минь жил, цагаан сар, магаан сартай юм тийм дүүцхүүс яг хүүхдүүдэд бол нэг тиймэрхүү болчиход байгаа юм. Тэмдэглэдэг байна. Тийм сонирхолтой л байдаг хат. Тийм. Яг уу манай Монголоос өмнөөс нэг хэсэг яваад бол одоо бас гоё тэмдэглэдэг болсон байна. Тийм. Гэхдээ одоо ч гэсэн бас жоох нөгөө тийм хүүхдүүд нөгөө хаалт төгшөнгүүд ингээд дургуутсаж ууралдаг хүмүүсээс яг үндэ одоо асуулт байсаар л байгаа. Тийм. Одоо бидний ойролцоорсон хин нэгэнд манаас тохиолдсон л байгаа. Манай орцонд наацсан мөлий. Баярлалаа манай хаалгын тэмдэглэлгүй хаалгагүй тогш гэж бичээд наацсан байсан. Бараг тэр шиг л дөө. Бараг гэхдээ уурж ирсэнс тэрэн дээр. Тийм.
онгоолгож Тэгэхгүй бол хүүхэд хаалгын тогшоол онгойлонгууд амар ууралж муурлал тийм. Барыг та нар муу юм юм. Гэхдээ яах вэ нэг атгын чихэр 5-ын чихэрнээсээ хүүхдүүдэд өгчгөөд Юу тийм. харамлахад Тийм шүү дээ. Хөрөж яваас тэр хүүхдүүд юу л илүү гордөө гэж бодож байна. Нэг ганцаас нэг чихэр өгч. Тэгэл хөөхөн нүүр хамаа бодцснуудыг бас хараал жочоол тий. Би яг түрүү жилд хийжсэн юм яг Монгол ирээд удааг өсөрчөөс тэмдэглэж исэн учраас хаалганууд ингээд онгоолонгот ээж ямар амар юм бэ гэл тэнгүүд нөгөөдөл чинь хаа гэж бүр удаан тэгээл тий гэдэг чи яна ганцхан чихэр байгаа штэ гэл тэнгүүд алныг өг гэл бүр дуун амар хөөрхөн болоод тий яг тэгж байсан. Тийм хөөрхөн штэ хүүхдээ гоё хөөрөх хэрэгтэй байхгүй. Тийм тэгэл чи өөр нүрэ бодсон юм уу гэл тэгэхээр тийм би бодсон гэл зарим нь алстан нэрээ ээж мэж улаан бодгийг бол зүгээр дараат л бодсон. За. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг дуусгая. Баярлалаа. Баяртай. За баяртай. Баярлалаа.